Бүгдээрээ сайн уу? Та бүгдтэйгээ сонсдог бичлэгээр уулзж байгаадаа миний хувьд маш их таатай байна. За өнөөдөр бол хэдүүлээ хоёр түүх сонсох болно. Эдгээр түүхүүдэд янз бүрийн сэтгэл санаа тухгүйрүүлэх элдв мэдээллүүд агуулгдсан учраас та бүгд сэтгэл санаагаа бодож сонсоорой гэж бол хүсмээр байна. За ингээд түүхүүд рүүгээ орцгоё. Намайг хэн нэгэн дагаад ах шиг байна. Гэхдээ хэдэн хүн байсныг нь мэдэхгүй юм. Би одоо 24 настай. Америк нэгдсэн улсын нэгэн их сургуульд офисын менежерээр бүтэн цагаар ажилладаг. Мөн тус сургуульдаа магистрт сурдаг юм. Би энэ 5 сар төгсөн л дөө. 7 хоногийн 3 өдөр ажил тараад шууд оройн танхимын хичээлтэй. Герман ажлаас минь 10 минутын зайд орших нэгэн хотхны нэг давхарт байдаг. Сүүлийн хэдэн сарын турш гэр болон ажлын минь орчинд маш хачирхалтай зүйлс ар араасаа тохиолдох боллоо. Миний мэдэж байгаагаар хамгийн анхны тохиолдол нь өнгөрсөн 9-р сард болсон юм. Гэрээ маань эсрэг талын хаалганд маш найрсаг эмээ амьдардаг. Тэр хөршийн маань хэлснээр намайг гэртээ байхгүй байх хойгоор шүүн дунд нэг эрэгтэй хүн хаалгыг минь бүтэн цагийн турш нүдсэн гин. Хөрш маань хаалгаараа цуугаад юу болоод байгааг асуухад нөгөө залуу доор дааш буюу хоол хүргэлтийн ажилтан байна гэж хариулсан гэсэн. Гэхдээ гартаа ямар ч хоол тор бариагүй байсан гинлээ. Тэгээд хөрш маань нууцаар хаалганыхаа дурангаар хараа зогсож байтал тэр залуу хаалганы минь бариулыг хид хідэн удаад арч онгойлох гэж оролцсон гин. Манад үүдний камер байхгүй болохоор ямар ч дүрс бичлэг үлдээгүй. Тэр залуу дахиж ирээгүй байх. Гэхдээ сүүлийн хэдэн сарын хугацаанд шөнө оройн цагаар хэн нэгэн үргэлжил хөшгөн хаалттай байдаг. Унтлагын минь өрөөний цонхыг 3-4 удаа нүдсэн тохиолдол гарлаа. Тэгэхдээ бүр намайг болон нохоог минь сэрэхэр хэмжээний чангаар хэн байсныг нь харж амжаагүй. Сарын дараа буюу 10 сард нэгэн эмэгтэй манай тагтны маань гүйдэг шилэн хаалган дээр ирээд хулгай далцсан төхөөрөмж нь манай гэр дотор зааж байгааг хэлээд оруулахыг шаардсан. Би татгалцтал тэр эмэгтэй цагдаагийн хилцэц рүү залгав. Ирсэн цагдаа надаас хэдэн асуулт асууж байгаад явсан ч ямар нэгэн төхөөрөмжийн байршил манай гэр дээр зааж байгааг баталсан юм. Гэхдээ тэр нь утас байсан уу, өөр төхөөрөмж байсан уу мэдэхгүй юм. Нөгөө эмэгтэй зогсоол дээр хэсэг байж байгаад хэдэн минутын дараа явсан. Би мэдээж хэний ч утсыг хулгайлаагүй учраас үнэхээр их гайхаж хоцорсон. Түүнээс хойш тэр эмэгтэйг дахиж хараагүй. 12 дугаар сард байдал бүр л хурцдсан. Машиныхаа хянах самбарын доор байрлах OBD оролтонд GPS залгаатай байхыг оллоо. Хамгийн сүүлд үйлчлэгийг хийлгэсэн автосрын газар маань тэр GPS-ийн брендийн төхөөрөмжийг ашигладаггүй. Бас машин дотор ийм зүйл суулгаагүй гэдгээ хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан юм. Тэд хэдэн мэдээлэл тэмдэглэж аваад л явсан. Тэр GPS-ийг магадгүй кампус дээр эсвэл манай гэрэн гадаа суулгасан байх магадлалтай тул сургуулийн цагдаагийн газарт ч бас мэдэгдсэн. GPS л хамгийн аюултай тохио байлаа. Би тэр GPS-ийг заалгачихсан байгаа машины оролтыг хизээж шалгаж байгаагүй болохоор тэнд хэр удаан байсныг нь мэдэхгүй. Хилцээхэн даргад энэ талаар хэлэхэд тэрээр офис болон вебсайт дээрх миний тухай мэдээллүүдийг анзаарагдахгүйгээр устгахыг, буулгахыг санал болголоо. Би ч зөвшөөрсөн. Гэхдээ би бүтэн өдрийн 80 орчим хувийг нь офисын хүлээн авах хэсэгт өнгөрүүлдэг юм. Өнгөрсөн мигмар гарагт намайг өдрийн хоолндоо гарахын яг өмнө нэг дунд иргэм насны эрэгтэй офист орж ирсэн. Тэрээр хоолны газруудад өмсдөг үсний тор байдаг да. Тийм тор үсэндээ углаж, амны хаалт, малгайтай цамц, нарны шил зүүсэн байлаа. Өөрийгөө шинээр элсгээр сонирхож буй оюутан байна гэд оюутны тэтгэлэг зээлийн талаар асууж эхэлсэн. Түүний юу яриад байгааг нь үнэхээр ойлгоход хэцүү байлаа. Би түүнийг кампусын нөгөө талд байх санхүүгийн тусламжийн хилцэс рүү явахыг зааж өгсөн боловч тэр манай офисын хариулах боломжгүй асуултуудыг тасралтгүй асуусаар байсан юм. Би ч дотроо за яах вэ? Магадгүй сэтгцийн хувьд асуудалтай л хүн байх. Ямар ч л ясан хоор хөнөөлгүй биз гэж бодсон. Гэтэл тэр манай кофе чанагч руу очиод л кофе найруулж эхлэв. Уг нь нийтээр ашиглах зориулалтгүй л дээ. Гэхдээ би бүдүүлэг зан гаргахыг хүсээгүй. Намайг гарахад тэр байсаар л байсан бөгөөд намайг эзгүйд манай ажилчдын нэг нь хүлээн авах хэсэгт үлдсэн юм. Өдрийн хоолноос ирэхэд тэр явчихсан байсан ч хэдхэн минутын дараа араас орж ирээд лоббид утсаараа оролдож хэсэг сууснаа босоод яваад өгөв. Би лавг пүрэв гарагт амарсан тул баасан гарагт ажилдаа ирлээ. Оюутан ажилчдаа амраая гэж бодоод тэдний гэрт харихыг зөвшөөрсөн маань санамсаргүй байдлаар намайг офист ганцааран маань үлдээчихсэн юм. Офис хоосорсны дараа 5 минут ч болоогүй байтал нөгөө залуу яг л өмнөх хувцас, амны хаалт, үсний тоор, нарны шилтэйгээ дахин орж ирэв.
Манай офис техникийн хувьд олон нийтэд нээлттэй ч гэлээ гадны хүн тэр бүр ирээд байдаг газар биш. Ялангуяа ажлын цаг дуусах төгсөн үед тэр залуу тэнд байх ямар ч шалтгаан байгаагүй. Надад үнэхээр эвгүй санагдсан тул гэрээсээ ажиллаж байсан захирал руугаа мессеж бичснээр зэрэгэлдэх байрны IT-гийн ажилтан залуу надад хань болохоор ноутбукээ тэрсээр орж ирлээ. Би түүнд нөхцөл байдлыг тайлбарлахад тэр ажлын цаг дуустал надтай хамт байхаар болов. Тэр IT-гийн залуу булан тойроод л байдаг манай захирлын өрөөнд суусан учраас гаднаас харахад бол би ганцаараа байгаа мэт харагдаж байлаа. Нөгөө залуу нэг их утсангүй. Усчгүй эргэж ирээд ширээ налан надтай яриа өдөх гэж оролдлоо. Тэр үед IT-гийн залуу булан тойрч гарч ирээд бид хоёрын дунд зогсоход тэрээр яриагаа шууд өөрчилж сүүлийн хэд хоногт 3-4 удаа асуусан өнөөхөл санхүүгийн тусламжийн талаар асууж байгаад дахиад л өөр газар руу заалгаад тэр дороо гараад явсан юм. Би энэ талаар сургуулийн цагдаагийн газарт мэдэгдэх хэсгээ бодож л байна. Өмнө нь хийсэнчлэн тэд байршил тогтоогчийн талаар аль хэдийн мэдэж байгаа. Намайг бакалаврт өөр сургуульд сурч байхад ч зарим эрэгтэй, эмэгтэй хүмүүс надад хачин зан гаргаж төвөг учруулж байсан тохиолдлууд бий. Гэхдээ хизээч ийм түвшинд хүрч байгаагүй. Одоо юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна. Эдгээр явдлууд тус тусдаа тохиолдож байна уу эсвэл хоорондоо холбоотой юу гэдгийг ч ялгаж чадахгүй. Гэр бүлийнхэн маань цаг орчмын зайд амьдардагч ямар ч тус болохгүй байгаа. Байдал уламд ордохгүй гэсэн төгшүүртэй мэдрэмжил төрөөд салахгүй юм. Энэ захааны маань эзэн дахин нэмэлт захаа оруулсан байгаа. Тэр захааг нь та бүгдтэй хүргэе. Сайн байцгаана уу? Би амьд минь зүгээр байгаа ч сэтгэл санаа маань тиймч сайхан биш л байна. Сүүлийн үед үнэхээр их зүйл болж өнгөрлөө. Юуны өмнө машинд маань байсан байршил тогтоогчийн эзэн нь тодорхой болсон бөгөөд ямар ч аюулгүй зүйл болж таарсан. Би тэр байршил тогтоогчийн компани руу залгахад тэр төхөөрөмж нь үнэндээ авто засварын газрынх байсан бөгөөд магадгүй намайг үйлчилгээнд орох болгонд хэн нэгэн салгаж аваад буцаа залгаад байсан юм шиг байгаа. Гэхдээ 12 дугаар сард намайг анх залгахад засварын газрынхан манайх биш гэж өхөн хатан зүтгэж байсанд нь одоо ч миний дургүй хүрчил байна. Бас тэр GPS-ийн компани ажилтан намайг яагаад ингэж их түгшсэнийг маш сайн ойлгож байсан бөгөөд цагдаагийн газраас яагаад ямар нэгэн албан шаардлага хүргүүлээгүйг гайхаж байна гэж хэлсэн. Ямар ч байсан байршил тогтоогчтой холбоотой асуудал ингэж шийдэгдэж жагсаалтаас хасагдлаа. Харин оффист ирсэн хачин зочны тухайд харамсалтай байдал улмал хурцтаж сэтгэл зовоосон хэвээр байгаа. Би өнгөрсөн даваа гарагт буюу 3 сарын 9-ний өдөр сургуулийн цагдаа руу залгахад манай хэлтсийн дарга аль хэдийн тэр хүний талаар мэдгдсэн байсан юм байна. Тэгээд тэр хүний үйлдэл үнэхээр юр бусын хачин байсан болохоор сургуулийн цагдаа нар офис дээрч шалгахаар болсон юм. Ингээд эртэл тэр залуу алга болчихсон гэдгээс өөр тодорхой мэдээлэл надад өгсөнгүй. Зүгээр л өөрт аюултай санагцсан үедээ заавал хамгаалалт дуудаж байгаарай гэсэн ердийн л нэг зөвлөгөөгөө өглөө. Харин болсон явдлын үлдсэн хэсгийг би хэлтсийн дарга болон өөр нэг ажилтнаасаа олж мэдсэн юм. Тэр залуу зөвхөн байрны гадаа эргэлдээ зогсохгүй 7 хоногийн турш миний офисын яг гадаах сандал дээр удаан хугацаагаар суудаг байсан гин. Тэр гадаах сандлын хэсэг нь миний суугаа газраас харагддаггүй хэсгэлтэй. Тэгэхээр намайг ажил дээр байх үед ч тэр тэнд байж л байсан хэрэг. Би нөгөө кофе чанагчаа маш сайн цэвэрлэж ариутгаад арын өрөө рүү оруулж тавьсан. Тэр залуу кофе чанагчинд ямар нэгэн зүйл хийж гар хүрсэн шинж азар ажиглагдаагүй. Өнгөрсөн баасан гарагт буюу 3 сарын 13-ны өдөр тэр залуу яг л өмнөх 7 хоногийнхоо ижил цагт ирэв. Миний аз болоход түүнийг орж ирэхээс өмнө би арын хурлын өрөөнд орчихсон байсан тул тэр намайг олж хараагүй. Би түүнийг хүлээн авах хэсэгт манай эрэгтэй ажилтнтай ярилцаж байх үед азар зургийг нь дарж амжаад дахиад л гэрээсээ ажиллаж байсан захиралдаа хэлсэн юм. Тэгэж зогсохгүй сургуулийн цагдаа руу залгаж хэллээ. Тэр залуу манай ажилтнтай товчхон ярилцаад л шууд гараад явах нь сонсогдов. Намайг байх үед байдаг шигээ яриаг сунжруулж лоббид удаан хугацаагаар уцаа оролдож суудгүй байна гэдгийг нь би анзаарлаа. Цагдаагийн ажилтан болон удирдлагууд маш хурдан нэрж хаалгыг минь тогшлоо. Тэд үнэхээр их санаа зовсон байлаа. Цагдаагийн ажилтан тэр хүнийг заавал олж тогтоон сургуулийн бүсэд нэвтрхийг альбан ёсоор хориглоно гэж надад хэлсэн. Гэвч сургуулийн нэвтрхийг хориглосон хүмүүсийн жагсаалт нь түүний нэр одоогоор гараагүй л байна. Тэгэхээр энэ асуудал дээр ямар нэгэн ахиц гараагүй гэсэн үг. Гэвч энэ бүхэн үүгээр дууссангүй.
Энэ даваа гарагт буюу 3 сарын 16-ны өдөр цаг агаар маш муу байсан учраас кампус хаагдаж бүгд гэрээсээ ажиллахаар зөвшөөрөл авсан юм. Харин манай захирал офисээс ажиллахаар шийдсэн байлаа. Захирал нөгөө залууг дахиад л харсан бөгөөд энэ удаад тэр ганцаараа биш өөр 4-5 залуу дагуулчихсан коридороор явж байжээ. Манай захирал нилээн биерхүү хүн болохоор тэдэн рүү зандарч явахыг шаардахад тэд сандралт нь тал тийшээ зүхтаад алга болсон гэсэн. Захирал маань энэ талаар 3 сарын 17-ны өглөө буюу мигмар гарагийн өглөө надтай ганцаарчлан уулзахтаа хэлсэн юм. Тэр залуу намайг эсвэл манай офисыг онлоод байгаа мэт миний ажлын хуваарьт тааруулан хэд хэдэн удаа ирсэн нь үнэхээр их айлгаж байна. Би оройн хичээл болон ажил руугаа явахдаа найз залуугаараа хүргүүлж байгаа бөгөөд хэрвээ тэр боломжгүй болчих юм бол цагдаа эсвэл эрэгтэй ажилчдаас тусламж авч хамт явхаар болсон. Мигмар гарагаас хойш өнөө залууг дахиж олж хараагүй. Анхны нийтлэлээ бичснээс хойш би гэрийнхаа аюулгүй байдалч бас анхаарлаа. Сөөхөөс манай байр эсвэл орцтой холбоотой хар тамхины хэрэг эсвэл өөр ямар нэгэн с ิจ гтэй түүх байгаа эсэхийг асуулаа. Угаасаа тиймч таатай дүүрэг биш учраас босоод байрнаасаа илүү анхаарал татах шалтгаан байгаа эсэхийг тодруулсан юм. Намайг анх 5 дугаар сард түрээсийн гэрээ байгуулахад байсан менежер нь солигдсон байсан учраас шинэ менежер манай байрны бүртгэлийг шалгахад ямар нэгэн гэмт хэрэг с ิจ гтэй үйлдэл тэмдэглэгдээгүй байна гэсэн. Өмнөх оршин суугчийн маань шуудан хаяа гэрт маань ирдгийг санаад би өөрийнхөө хэмжээнд чадхаараа л тэр хүний мэдээллийг хайж үзсэн ч баривчилгааны бүртгэл, нас баралтын мэдээ, сошиал хаяг гэх мэт зүйлд с ิจ гтэй зүйл олдсонгүй. Би ч бас өөрийгөө хамгаалах гэж нулимс асгаруулагч худалдаж авч үүдэндээ камер хүртэл суулгасан. Удахгүй Amazon-оос цахилгаан бороохой болон цонхны камерч ирнэ. Мөн ойрын хугацаанд найз залуутайгаа буудлахын талбай руу явж өөрийн гар буугаараа хэд хэдэн сум тавьж бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа. Энэ бүх нөхцөл байдлын талаарх миний өгч чадах хамгийн сүүлийн бөгөөд тиймч таатай биш мэдээлэл маань энэ л байна. Ямар ч байсан байршил тогтоогчийн асуудал нэг тийшээ болсон ч тэр залуу болон түүнтэй хамт явж байсан хэсэг бүлэг хүмүүсээс болоод би маш их түгшүүртэй хിവэр байгаа. Дараагийн цагтал хин нэгэн намайг ажиглаж байсныг би мдээгүй. Энэ явдал 3 жилийн өмнө болсон юм. Би эцэг эхийнхээ гэрээс 1 цаг орчмын зайд байрлах оюутны байранд нүүж ирлээ. Тэр үед би дөнгөж 17 настай байсан. Сургууль маань гэрээс хол байсан учраас хичээлээ хийхийнхаа хажуугаар биедан амьдарч үзэхийн тулд эцэг эхтэйгээ нилээд удаан хугацаанд ярилцсны эцэст зөвшөөрүүлж чадсан юм. Эхэндээ тэд дургуутсаж байсан ч явандаа зөвшөөрсөн. Жижигхэн ч гэсэн өөрийн гэсэн байртаа болсондоо би маш их баяртай байлаа. Гэрээ хүснээрээ тогтчуулж хурдан найз нөхөдтэй болж хамгийн сайн найз Эватайгаа ч танилцсан юм. Бүх зүйл манай хажуугийн өрөөнд нэг хүү нүүж ирснээр эхэлсэн. Эхэндээ би түүнийг огтхонч анзаараагүй. Амралтын өдрөөр эцэг эхийнхээ гэрээс буцаж ирэхдээ л хажуу хаалганы үүдэнд шинэ хөл арчигч тавьсан байхыг анзаарсан юм. Нэг орой би буудан мини бар хөл бөмбөгийн ширээ гих мэтчлэн байдаг оюутнуудын чөлөө цагаа өнгөрүүлдэг нийтийн хэсэгт байж байлаа. Найзуудтайгаа сууж байтал нэг хүү орж ирэв. Эхлээд харахад тэр маш их ичимхий, хаашаа чим төөрчгсөн юм шиг харагдсан. Эва түүнийг бидэнтэй нэгдэхийг өрвөл ямар вэ гэд босож очин түүнийг дагуулan ирлээ. Тэр бидэнтэй хамт сууж бид ч өөрсдийгөө танилцуулав. Бүхэл оройн турш тэр их л дуу цөөтэй даруухан байсан учраас би ч түүнийг нэг их тоож анзаараагүй юм. Бид өрөө рүүгээ явах үед Эва надад "Тэр залуу чамаас огтхон ч харцаа салахгүй байсныг анзаарсан уу? Чамд сайн болчихсон юм шиг байна" гэж хэлв. Би зүгээр л инээмсэглээд өнгөрсөн. Тэр үед надад хөвгүүд, хайр дурлал огтхон ч сонирн биш, харин хичээлдээ л анхаарахыг хүсдэг байсан юм. Лав гараг бүр шуудан ирдэг. Би шуудангийн хайрцагаа шалгахаар доошоо буулаа. Онцгой зүйл байсангүй. Италиар аялаж байгаа аваг эгчийн маань ил загтал хідэн зар сурчлагын хуудас байсан. Докторнуудаа эргүүлж тойруулан ээлжлэн харж байтал завсраас нь миний нэрийг бичсэн жижигхэн цаас унаад ирэв. Би түүнийг энэ дэлгэн үзтэл "Чи үнэхээр сайхан хувцасладаг юм байна. Өдөр ирэх тусам улам үзэсгэлэнтэй болоод байх юм" гэж бичсэн байлаа. Би өөрийгөө ямар нэгэн романтик цувралын гол дүр болчихсон мэтээр төсөөлөн инээмсэглсэн ч нэг их тоосонгүй.
Энэ талаараа Эвад хэлээд бит хоёр хамтдаа инээлдээд л өнгөрсөн юм. Нэг орой би сургуулийнхаа ойролцоох жижиг ресторанд цагийн ажил хийж байлаа. Тэр орой нөгөө хүү орж ирэв. Түүнийг Дилан гэж нэрлэе. Тэр текэн дээр миний урд суухт нь би захиалгыг нь авахар очсон. Надад өөр өөрчлөлөгчд байсан ч тэр маш их инээмсэглэж зогсолтгүй юм яриад л байлаа. Ажилд харах үед төгөхөд л би түүнийг тэнд 2 цаг суусан байсныг нь анзаарсан юм. Надад хачин санагдаж байсан ч дахиад л нэг их тоосонгүй. Бид оюутны байр руугаа хамтдаа буцлаа. Өрөө рүүгээ орохын өмнө баяртай гэж хэлэх гэтэл тэр намайг гинэт твэрчгэв. Би маш их гайхсан. Би энд найзтай болсондоо үнэхээр их баяртай юм. Чи миний цор ганц найз шүү гэж хэлв. Бид биеэ бараг мэдэхгүй шахуу байж ингэж хэлсэнд нь би үнэхээр их гайхаж хоцорсон. Маргааш нь сургуулийн коридорт түүнтэй таарлтлаа. Тэр надтай юм ярихаар хурж ирсэн. Бид хичээлийн завсарлагаанаар ярилцаар байсан ч дандаа л миний талаар асуугаад байсан юм. Эцэг эх чинь аль хотод амьдардаг юм? Хичээлээ чинь хуваар хэр байна? Найз залуутай юу? Гэх мэт асуултуудыг тасралтгүй асууна. Харин би түүнээс өөрийнх нь тухай асуухад тэр асуултаас бултаж яриаг үргэлж над руу эргүүлээд байсан юм. Түүнээс хойш би сургууль руугаа явахдаа ч орой гэртээ ирэхдээ ч заримдаа бүр сургуулийн коридорт ч түүнтэй байнга таарлах болов. Хамгийн хачнаа нь өмнө нь бид бараг таарлддаггүй байсан. Гэтэл одоо ийм ойр ойрхон таарлдаад байгаа нь үнэхээр сонин. Би энэ талаар Эва болон найзуудтай хэлэхэд тэд бүгд л магадгүй тэр зүгээр л чамтай адилхан хичээлийн хуваартай байх уу гэж хэлцгээв. Шууданд ирсэн нөгөө жижиг зурвсыг тэр л явуулсан байх гэж би дотроо бодож байсан ч түүнд энэ тухай цохуулгаагүй юм. Нэг өдөр намайг гэртээ хоол хийж байтал хаалганы хонх дугарлаа. Эваг л юмаа мартчихсан юм байх гэж бодсон ч дурангаар хартал Дилан тэнд зогсож байсан. Тэр бүр инеч гисэн зогсож байсан гэж боддоо. Би хаалгаа нээх эсэгтээ эргэлдсэн ч дуртай дургүй онгойлгосон. Тэр гартаа Ferrero Rocher шоколадыг барьчихсан байв. Тэр шоколадаа надад сарваагаад алт шиг үнэтэй найз байгаад ч баярлаа гэж хэлв. Би баярлаа гэж хэлээд л хаалгаа хаачихсан. Тэр орой би зурагтаа үзэнгээ өгсөн шоколадыг нэгдээд сууж байхдаа гинтхэн л нэг явдал толгойд минь зурсхийн орж ирлээ. Би өчигдөрхөн найзтайгаа хүнсээ цуглуулж явахдаа чихэр амтны хэсгээр дайрсан юм. Найз маань шоколад худалдаж авахт нь би түүнд би Ferrero Rocher-д маш их дуртай. Даанч жаах үнэтэй болохоор дараа сар л авч идэ дөө гэж хэлсэн юм. Хамгийн хачирхалтай нь би тэр дэлгүүрт Дилантад огтхонч таараагүй. Би түүнд бас энэ шоколаданд дуртайч гэдгийг хэлээгүй. Энэ нь надад жоохон эвгүй санагдсан ч магадгүй Эвагаас асуусан байх гэж бодсон юм. Тэгээд Эвагаас асуутал тэр Дилантай огтхонч таараагүй гэдгээ хэлсэн. Бид хоёрт хоёуланд нь үнэхээр хачин санагдсан. Өдөр хоног өнгөрөх тусам би түүнтэй улам бүр ойр ойрхон таарлах болгонд тэр надтай яриа өднө. Үнэндээ энэ бүхэн надад маш их төвөгтэй ядаргаатай болж эхэллээ. Би энэ тухай найзуудтай хэлэхэд тэд түүнд зүгээр өөрт чинь ямар их төвөгтэй байгааг бас жоохон зай бармаар байгаагаа үннээр нь хэл гэж зөвлөв. Тэгээд нэг өглөө сургуулийн коридорт би маш их сандарч төгссөн байдалтайгаар Диландаар очиод үннийг нь хэллээ. Дилан, чи үнэхээр найрсаг залуу. Бид хөшүүд гэдгийг мэдэж байгаа ч чи намайг дагаад эсвэл мөрдөөд байгаа юм шиг санагдаад байх юм. Бид биеэ бараг мэдгүй шахуу атлаа чи өөрийгөө надтай дэндүү тотно гэж бодоод ах шиг байна. Чамд муу санаж байгаадаа хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ бид жаахан зай барвал зүгээр байна гэж хэлсэн юм. Тэр мөчөд түүний царай хувьсгийж ууралсан бас жаахан гомдсон шинжтэй харагдлаа. Надад хэлэхэд хэцүү байсан ч ингэсэн нь дараа нь ямар нэгэн асуудал үүсгээс сэргээсэн зөв алхам гэж бодсон юм. Шинэ жилийн амралт эхлэхийн өмнөхөн үеэл ах маань манад ирж 2 хоног саатлаа. Би цагийг маш цугаатай өнгөрөөж Дилантай таарлтхан ч улам бүр цөөрч байлаа. Таарлцсан ч тэр над руу харахчгүй байсан юм. Тэр магадгүй гомцсон байх л та. Гэхдээ л надад энэ нь хамаагүй дээр санагдаж байсан. Үеэл ахыгаа харахад нь галт тэрэгний буудал хүртэл гаргаж өгөөд эртэл дотуур байрны хонголд Дилантай таарчихсан. Тэр надтай мэндэлж би ч хариу мэдлэв. Өрөө рүүгээ орохын өмнө тэр надаас "Нөгөө залуу чинь чиний найз залуу юу?" гэж асуулаа. Би үгүй гэдгийг бас амралтаас өмнө зочилж ирсэн үеэл ах маань болохыг хэлэхэд тэр юу ч дууралгүй өрөө рүүгээ орчихсон. Нэг орой намайг гэртээ ирэхэд гал тооны ширээн дээр маань "Сайхан баярлаарай" гэсэн зурвастай цэцгийн баглаа байж байлаа.
Энийг Дилан л тавьсан байх гэдгийг би шууд л ойлгосон. Гэхдээ хамгийн эвгүй нь тэр цэцэг манай гэр дотор байсан юм. Диланд манай гэрээнд л хүүрч байхгүй, бас тэрээр ингэж миний гэрт орж ирж цэцэг тавих ямар ч ирэхгүй хүн шүү дээ. Би цэцгийг аваад шууд түүний хаалгыг балбаж гарсан. Би үнэхээр уурлаж байгаагаа ч нуугаагүй. Түүнийг хаалгаа нээхэд сонс, би дахиж чамд давтаж хэлэхгүй шүү. Уучлаарай, гэхдээ би чамайг сонирхгүй байна. Бас бэлэг сэлд авахыг ч хүсэхгүй байна. Тийм болохоор мөнгөө дэмий үрэх хэрэггүй. Энэ цэцгээ бас өөр хүнд өг гэж хэлв. Түүний царай дахиад л ховсгийж зүгээр л за гэж хариулсан. Бас түүнээс манай гэрт яаж орсон, яаж цэцэг тавьсныг нь асуухад тэр зүгээр л байрны жижүүр хаалгыг чинь онгойлгож өгсөн юм аа. Тэгээд л цэцгээ оруулж тавьсан юм гэж хариулв. Би ч тэр үедээ илүү дутуу юм бодлого гэрлүүгээ орсон. Нэг шөнө намайг орондоо унтаж байтал гинэд хаалганы хонх дугарлаа. Маш их цочиж сэрээд утас руугаа хартал шөнийн 3 цаг. Энэ хар шөнө хэн ирдэг байна гэд гайхан аяархан босож дурангаар хартал хонглын гэрэл унтарсан байсан учраас юу ч харагдсангүй. Тэгээд хаалганаас алгуурхан ухарч байтал хэн нэгэн хаалгыг мань зөөлөн тогшоод хаалгаа нээчгээ. Би зүгээр л өөрийгөө тайлбарлах гэсэн юм. Гэсэн Диланы дуу сонсогдлоо. Шөнийн 3 цагт ийм үйлдэл гаргах нь хэвэн биш учраас би өгтлээ айсан. Эхлээд хаалгаа түгжээтэй байгаа эсгийг шалгахыг хүссэн ч хэрвээ ямар нэгэн чимээ гаргавал намайг сэрүүн байгааг тэр мэдчихнэ гэж имэв. Тиймээс би гэрийнхаа ганц дотроосоо түгжигддэг өрөө болох угаалгын өрөөр үгээ орлоо. Түүнийг удахгүй явах байх гэж найдсан ч улам чанга нүдэж эхлэв. Би айсандаа чичирчээлаа. Утсаа аваад Эва руу мессеж бичсэн ч мэдээж хариу ирсэнгүй. Тэгтэл төмөр харших чимээ сонсогдов. Тэр хаалганы цойж руу ямар нэгэн зүйл хийж хүчээр онгойлгохыг оролдож байгааг би тэр мөчөд ойлгосон юм. Зүрх маань амаар гарах шахаж би шууд л цагдаа руу залглаа. Маш их сандарсан байсан болохоор хаяг давхар хаалганы дугаараа л арай хийж хэлж амжив. Оператор намайг цагдаа нарын гэртэл уцаа салахгүй байхыг сануулв. Тэр хаалганы манд бариулаас татаж байгааг би мэдсэн. Цаг хугацаа маш хурдан өнгөрч айдас намайг нүмрэн авлаа. Цагдаа нарыг ирэхээс өмнө тэр хаалга онгойлгоод ороод ирвэл яана. Би цагдаа нарыг хүлээх тусам хаалга нүдэх чимээ улам чангарсаар л байсан. Гэтэл нэг мэтгэд хонголд хүнд гутлын чимээ сонсогдож хин нэгэн чангаар хашгирах нь дуулдав. Хаалга тогших чимээ болон хаалга нэгээрээ хатагтай цагдаа байна гэж хашгирахыг сонсоод сая нэг сэтгэл минь тайвширлаа. Би босоод дурангаар хартал үнэхээр цагдаа нар ирсэн байсан. Хаалга нээтэл Дилан гартаа гавтай газар твтэж байсан. Тэр маш их уурссан харагджээ. Нэг цагдаа түүнийг авч явахаар цэхэж нөгөөх нь надаас мэдүүлэг авлаа. Би бүх зүйлийг эхнээс нь дуустал нэг бүршлэн ярьж өгсөн. Тэд нэмэлт мэдээлэл олдвол над руу эргэж холбогдно гэсэн. Үүний дараа амралтын үе эхэлж би эцэг эхийнхээ гэрт 2-7 хоног байсан. Сэтгэл санаа маань ч дээрдлээ. Цагдаа нар над руу эргэж залгаад Диланы утас болон ноутбүкт нь үзлэг хийсэн талаар хэлсэн. Тэд миний тухай маш их мэдээлэл олсон байв. Дилан миний бүх сошиал хаягууд болон эцэг эхийн маань Facebook хаягийг хүртэл олчихсан байж. Мөн тэрээр өмнөх X найз бүсгүйгээ хэд хэдэн удаа зодож байсан бөгөөд тэр эмэгтэй үүнээс нь болж эмнэлэгт хүртэл хүргэгдэж байсан талаар би олж мэдсэн юм. Үүний дараа би Эватай хамт байр түрээслэн сургуулаа төгссөн. Одоо би 19 настай эцэг эхтэйгээ амьдардаг. Дахиж ганцаараа амьдрахаас маш их айж байна. Хизээ дахин зориг гаргаж тусдаа гарахаач би мэдэхгүй байна. Миний оронд байсан бол та нар яах байсан бэ? Гэдэг ийм захаа байлаа. Энэ хүртэл сонссон та бүгдтэй баярлалаа. Иймэрхүү Reddit-ийн захаануудынхаа дугааруудыг ойр ойрхон оруулаад явах бодолтой байгаа учраас сувагтаа ойр байгаарай. Баярлалаа. Түр баяртай.